хүлээж авсан одоо ингээд тариад байж байна. Бүх маань бэлэн байна. Одоо энэ модоо гаднах хүүдийг нь ураад суулгах чинь. Энэ бол энэ цас мастай одоо юу мод зод гэж бодож магадгүй. Гэхдээ энэ шинэ технологи жилийн дөрөв үйлрэлд ургадаг. Тэгээд үндсэн эсрэгт хүрээлэн маань өөрөө жилийн дөрөв үйлрэлд ажиллагаатай хордлоготой явж идэг ийм газар учраас бол мод найдвартай ургах юм байна. Би ч гэсэн энэ модоо тарьчаа дараа нь ирж услан харж хандна гэж юу н бодож байгаа. За нөх маань ингээ бараг юу н одоо болж байна да. За модоо ерөнхийдөө ингээд тариад суулгаад дуусчлаа. Нэг мод ер нь бол нэг 40-оос 60 литр ус орд юм байна. Суулгасны дараа за тэгээ хан мааны тойруулж хийх, шороогийн хэр өндөр нам хийх энтергээ тэгээ гიშгэж бариад ер нь бас юм боллоо. За тэгээ мод ерөнхийдөө зөвхөн цэвэр агаар бий болгох гэдгээс илүү манай хотыг ногоон байх нь хүний сэтгэлд айгүй хэрэгтэй байдаг. За би янз бүрийнхаа нарийн ширийн юмнуудыг фэйсбүүкийн постн дээр бичнэ. За ингээ ямар ч суулгачлаа модтойгоо нэг селфиг авчнаа. Ногоон хотын төлөө ер нь манай залуучууд бүгдээрээ нэгдээд ногоон хотыг бий болгож ногоон гудамжаар алхаа явж байхад ер нь хүний сэтгэл санаа хамаагүй өөр болдог. Ер нь альва хөгжилтэй улс болгон ногоон байдаг, хөгжил модтой ногоон биш байдаг ер нь та бүгдээрээ мэднэ. Тийм болохоор ингээд ногоон хотын төлөө урагшаа.